Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан 40 гаруй эмч эмзүүчдээс бүрдсэн тус холбооныхын хэдийгээр насны тэтгэвртээс олсон ч эзэмшсэн мэрэгжил ажлын арга туршлага нь хизээч тэтгэврт гардаггүй учраас залуу хойч үедээ үлгэрлэхэд тэднийг сургаж дадлагжуулах, халамжлан хүмүүжүүлэх үүднээс тус холбоог байгуулан ажиллаж байгаа юм байна. Нөгөө талаараа хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өөрсдийн цаг зав нөөц боломж ашиглан санаачлаг гаргаж төрийн нуруунд дээрх ачааг үүрэлцэн ажиллахаар шийдвэрлэн тус холбоог байгуулжээ. Холбооныхоо үйл ажиллагааны эхлэл Аршаан төрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран тус эмч нар эрүүл мэндийн үзлэг оншилгоо хийж зөвлөгөө өгч ажилласан. Жирэмсэн эхчүүдэд сургалт явуулсан гэдэг хэд хэдэн томоохон ажлыг хийжээ. Цаашдаач мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа тухайга хэлж байсан юм а. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж ирсэн Ахмад эмч нарын туршлага, заавар зөвлөгөө залуу үеийнхэнд ч хэрэгтэй байгааг салбарын дарга нь онцолж байна. Эрүүл мэндийн салбарт эдгээр эмч нар маань ингэж эргэж холбоотой ажиллаж байгаа нь Ховд аймгийн хүн ардын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжрах ийм сайхан үйл ажиллагаа болсон эрүүл мэндийн салбарын хамт олонны өмнөөс баярлсан талархснаа илэрхийлж байна. За эмч гэдэг хүн бол байнгын суралцж яадаг насан туршдаа. Тийм болохоор энэ ахмадууд маань олж авсан мэдлэг туршлагаасаа бол яг газар дээр нь заавар зөвлөгөө өгж залуу эмч нарыгаа ингэж дадлагжуулж байгаа нь бол манай залуу эмч нарын ажилдаа гаргаж байгаа амжилт ахицтай байх болно гэж бодож байна. Шинэ тутам байгуулагдсан тус холбооныхон энэ жил анх удаа дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан мөнхийн жигүүр цэнгүүнийг зохион байгууллаа. Тус цэнгүүнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Сандаг сүрэн, аймгийн засаг даргын орлогч Уран Чимэг, аймгийн эрүүл мэндийн газрын дарга Мягмар сүрэн нарын албаны хүмүүс оролцож ахмадуудтай баярын мэндчилгээ дэвшүүлэн урт удаа наслахын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүллээ. Миний бие бас анх оюутан болоод төгсөөд эрхэн ирээд ажилд орохдоо бүсийн онцлогийн эмчгийн төв гэмээр энэ одоо эрхэм хүндтэй ийм одоо сайхан эрхэм хүмүүсийн дэргэд би бас ажлынхаа гарааг эхэлж байсан юм аа. Намайг анх ирэхэд юугаач мэдэхгүй залуу ирэхэд та бүхэн маань намайг үлгийдэж авч ахын ёсоор, эгчийн ёсоор, аавын ёсоор, ээжийн ёсоор зааж сургаж ингэж өдөр зэрэгтэй бүгсэн шүү гэдгийг бас талархан та бүхэндээ бас баяртайгаар уламжлая. Бид 2016-аас 20 оны аймгийн засгийн бүрийн хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр 3 сайхан хөтөлбөрийг батлуулж чадсан. Энэ хөтөлбөрийн нэрнч хүртэл үнэхээр орчин үедээ зохицсон шинэ сургыг бас бэлтгэсэн сайхан нэр өгч сайхан ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ 3 сайхан хөтөлбөрээр Ховд аймгийнхаа ард иргэдийн эрүүл мэндийн сайхны төлөө та бүхэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ. Яагаад гэвэл төр хувийн дэвшилтийн ялангуяа эмнэлгийн салбарын эмч нар болов төрийн ачааллыг байнга бүрч байдаг. Эмч гэдэг мэргэжил бол сэтгэлээсээ тэтгэвртэй гарсан тэр ажиллаа гэдэг, ажлын бус цагаас тэр ажиллаа гэдэг, шүн унтж байгаад ард иргэд дуудах юм бол тэр ажлыг хийж яадаг. Ийм сайхан ховор нандин мэргэжлийг эзэмсэн та бүхнээрээ би бахархж байна. Тус холбоонд тэтгэвэр гавьяаныхаа амралтанд гарсан Монгол улсын хүний гавьяат их эмч 5 клиникийн профессор 13, зэрэгтэй зөвлөх, ахлах тэргүүлэх 20 гаруй нийтдээ 40 гаруй эмч мэрэгжилтнүүд гишүүнээр элсээд байгаа юм а. Энэхүү цэнгүүний үеэр нэр бүхий зарим хүмүүсийг хүндтэй шагналаар шагнагдсныг гардуулан өгч баяр хүргэлээ. Тухайлбал Ахмад эмч Айс хаан эрүүлэг хамгаалахын тэргүүний ажилтнанд цол тэмдгээр Ингрэм ялаасан бол 2009 онд Ахмад эмч нарын цуцаагүй жигүүрөө төрийн бас байгууллагыг байгуулан ажиллаж байсан Монгол улсын хүний гавьяат эмч Ахмад эмч Морх бага эмчээс эхлээд ангаах ухааны доктор хүртлээр ажиллаж одоо ч залуу хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллаж байгаа Ахмад эмч Даржаа, Ахмад эмч Аюур оюун цэцэг нарыг Монголын Ахмад эмч нарын холбооны тэргүүн дээд шагнал хүний төлөө одонгоор шагнагдсныг гардуулан өгч баяр хүргэсэн юм а. За өнөөдөр манай Ховд аймаг дахь нийт Ахмад эмч нарын одоо баярын өдөр тохиож байна. За энэ одоо цэнгүүнд оролцож байгаадаа их баяртай байна. За манай одоо Ховдын нийт одоо Ахмад эмч нарын нандин холбоо гэсэн ийм сайхан холбоо үүсэн байгуулагдаж бид нэр өнөөдөр энэ сайхан өдрийг тохиолдуулан цэнгүүн хийж байгаа явдалд сэтгэл их өндөр байна. За бид нэр энэ өдөрлөгөөрөө тохиолдуулаад залуу эмч нар одоо Ахмад эмч нарын одоо сайхан холбоог үүсгэн байгуулж 5 одоо өрхийн сайхан залуу эмч нартай Ахмад эмч нарын одоо холбоог үүсгэн
одоо ажиллах болсондоо их баяртай байна. За тэгээд цаашдаа одоо нийт бүх эмч нартай дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан одоо эмч нартай болон бусад одоо бүх одоо Ховд аймагт ажиллаж байгаа эмч нартай эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа бүх ажилчдаа дэлхийн эмч нарын баярын өдрийн мэндийг хүргэж ажлын өндөр амжилт эрүүл сайн сайхан бүхнийг хүсээрээ. Ер нь бол залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх, залуу үед бид нар өөрийнхөө мэдсэн сулсан дадлага туршлага мэдлэгийг одоо өвлүүлэхэд энэ холбооны ач холбогдол олон байгаа гэж би бодож байгаа. Тэгээ өнөөдөр бол манай ахмадууд дандаа өөрөөр хэлэх юм бол 40 гаруй ахмад эмчнэр гарцсан байгаа. Одоо тэгээд энэ усудаас бол бид нар өөрийнхөө ажлынхаа дуршлага тэгээд одоо залуу үедээ халамжлаж үлдээх юмнуудаа үлдээх боломжтой одоо тийм уулзалт, тийм холбоо байгуулагдсан. Ер нь бол чөлөөт эмчнэрийн холбоо гэсэн байгууллагатай манай холбоо бол за энэ бидний гол зорилго бол энэ бол одоо эмчнэр залуу үедээ яг өөр хэлэх юм бол ард иргэддээ өөрснийхээ одоо мэдлэг мэргэжил одоо бас зориулах цаашдаа одоо бидний одоо мэргэжил бол одоо юу яадаггүй тэтгэврт гардаггүй ямар ч нөхцөлд одоо үргэлжилж байдаг бид нар зөвхөн одоо хүн нэг бол одоо өдрийн цагаар чихгүй шөнөөрөө хоолоор хаанч байсан бид нарын мэргэжил байнга ажиллаж байдаг учраас чухал оройлтой гэж бодож байгаа. Энэ үеэр тус холбооны эмч нар хүн ардынхаа эрүүл энхийн манаанд ажиллаж байгаа залуу хойч үеэ халамжлан хүмүүжүүлж мэдлэг туршлагаасаа хуваалцахаар ахмад залуу эмч нарын залгамж нандин холбоог бэхжүүлэх үүднээс 5 өрхийн эмч нарыг тухайлбал ахмад эмч Дунгаамаа Жаргалант өрхийн эмнэлгийн эмч Нуржааныг Монгол улсын хүний гавьяат эмч Даваавал Аршаант өрхийн эмнэлгийн эмч Оюун Чимгээг Ахмад эмч Цэрмаа Баатар айрхан өрхийн эмч Отхон Заяаг Ахмад эмч Цагааш Буянт өрхийн эмч Баяр Цэцгийг Ахмад эмч Урт насан Гэрэл Заяагийн халамжлан хүмүүжүүлэгч эмч боллоо.